За Монгол улсаас нэгэн хөргөлт аваад нэлээд хол газар бас яваад ирлээ. Тэгээ нэг хүнтэй уулзч хөргөлт өгч байгаамаа. Сайн байна уу та? Сайн сууж гин үү? За, оюуны агч за ажил төрөл амьдрал тавлаг байна уу? Сайн. Хол газар ямар байна? Тэгээ яг тэгэл тасч гин дөө тэгт. Тасч гин үү? Гайгүй юу? Би нэг юм захиастай ирсэн ихчээ. Оюуны агч Солонгос улсад ажиллаж амьдрахын давуу тал юу байна? Зовлон бэрхшээл нь юу байна? Тэгээ тийм ажил хийн гэдэг чинь бас тийм амар биш шүү дээ. Цаг нар урттай. Монголдоо бол тийм сайхан үйлдвэрүүд байж байгаа л бүгдээрээ яг ингэж ажиллах юм бол бид нар шиг бас ажиллаж чадна шүү. Ингээл заавал хүний нутагт хайртай бүхэндээс хол ингээл энд зэг их үр хөвгтэй орхиол энд ирж ингэж зүтгэн гэж юу. Та одоо ерөөдөө ганцаараа байгаа юу? Гэр бүлээсээ Монгол руугаа ер нь харьдаг ч юм билүү гэсэн бодол төрж байна. За нэр ихний жил жоохон төрдөм билээ. За хэрэггүй ч ирж үг гэсэн юм бод. Яач ба гэлөө. Хоёр хүүхдийнхээ гарыг хараад яах вэ? Тодорхой хэмжээний бас нэг зорилготой ирсэн. Зорилгоо биелүүлчихэл юм да. Ач хүчээ харуул сайхан санаа амар хөдөө ч юм уу ингээд ийм сайхан байгаль маягалтай газар ч юм уу гэл амьдрандаа л гэж бодчих. Нутгаа санд уу та? Тэгээд саналгүй яах вэ? Тан гэдэг чинь тэгээд ээж аваагаа санах хэлдэм билээ дөө. За тэгэл бүр энэ дээрэл ээж гэж ярихаар нүдний нулимс гартдаг байсан шүү дээ. Ээж маань тэнгэрт очсон л доо. Тэгээд толдоо тавьчихаар хүний нутагт байгаа тэгдэм үү? Монголдо байхдаа нэг тийм санаж мдийгүй мөртлөө энэ дээрээ санана гэдэг чинь их орон ээж аваа санана гэдэг чинь энэ хүний нутагт л үйт юм бэ гэж л би айгуу сайн ойлгосон шүү дээ. Эдгэрийн сэтгэл зүрхэнд мөнхөл гэж ярьдیں۔ Тэгээ илэг зүрхнээс уяатаал гэж ярьдیں۔ Дуултын тэгээ тэр болгондоо тэр болгоны үгний утга учирыг би энэ дээрээ л ойлгоч. Ээж гэдэг гоё сонсогдол ээжийн тухай дуу сонсохоор уйлж гал тэгэл. Би ээжийнхээ нууж унагсан нулимсанд нуудаж ургасан цэцээ юм. Би ээжийнхээ сарвчилж харсан нүдэн. Тэгэхээр их орон ээж аав гэдэг ямар их агуу үнцэнтэй зүйлийг хүний нутагт яг амьдарч үдсэн хүн илүү ихийг мэдэрдэг гэж хүн болгоо ярьдیں۔ Та ээжигээ эдэн статалж ирсэн. Манай ээж одоо өнгөрөөд 3 жил гэж. Саяхан юм шүү дээ. Дээрх нь ах тастаа самхын зовлон мэдтгүй юм билээ. Хамтдаа байхын заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгал юу. Та бас нөгөө нэг саяхан нөгөө өрөө мэдмээр байна гэд фэйсбүүк дээр нэг пэйстер тавьсан юм байна те. Би зүгээр тоглоал нэг манай их чинь хөдөө малта тоё их чи өрөө мэдээгээ бичсэн байхгүй. Ингээд яг пэйстер харсан ингээд шинэ балхтай өрөм гоё харагдаж байгаа юм чи. Итгэмсэн гэл. Хайртай шүү хоёр хүн гэд. Яг өөр хитэн хоёр хүнгээ саналгүй яах. Хоёр хүүгээс нь танд хөргөлт хийлгээсэн юм аа. Тэгээ энэ ингээд цоо шинхэн өрөм ихчээ. Шинээр нь нонгоцоор суугаад шууд таныг зориод ирж байгаа шүү. Монголоос юм гоё өрөм явуулсан шүү. Баярлалаа. За. Төө далхан дээр тавьж идэх гоё шин. Хил мал гуравтайгаа хэн баян билээ хичээ. Монгол баян. Монгол баян. Өрөмнөөс хүртэл их орон минь үнэртдээ. Тэгэхээр их орондоо бас удахгүй илэг бүтэн сайхан уулзах ерөөл төвшүүл яа хичээ. За баярлалаа. Эрүүл ихийг хүсэн хичээ.